Задгай талбайд ажиллаж байгаа хүмүүс гэхээр та бүхэнд Нарантуул захын 8-ачд бодогдож байгаа хаа. Гэхдээ тэднээс гадна зөвхөн нийслэлдэл гэхэд хар хорин хүчит чонхор гээд 33 ил задгай талбайд 18 мянга орчим хүн ажилладаг гэсэн албан бус судалгаа гарчээ. За гэтэл тэдний 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Одоо зах дээр зогсож байгаа маш олон мянган хүн байж дээ. Эднүүд бүгдээрээ ер нь 80-90% нь л даатгал байхгүй. Нийгмийн даатгал ерөөсөө байхгүй. Тэр бол одоо мэдхгүй яаж тэрийг зохицуул шийдэх юм. Уг нь одоо яригдал байгаа мөртөө ерөөсөө арга хэмжээ авагдахгүй л байгаа шүү. Нийгмийн даатгалын энэ хилцэд нийгмийн дүүргүүдийн нийгмийн даатгалыг л биднүүд муу ажиллаж байна гэж үзэж байна. Яг үл энэ олон мянган хүн байж байгаа чи эднүүдийг даатгалд хамруулах хэрэгтэй. Одоо нийгмийн даатгал дүүлж байгаа улсуудад ч айгүй хөнгөлөлттэй юмнууд байт юм байл шүү дээ. Орон сууц худалдаж авах тэ зээл мэл гүйцэлтүүд эдэр чинь дандаа яа тийм л шүү. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтэр мэтрээ календарж авчиж өгдөг юм биш шүү. Тэрсэн бид нар ч тийм юм байхгүй. Ер нь гэхэд бол тэр сайхан самбууд Нарантуулын ажилчид одоо бид нар өөрчлөлтчлээ бүгдээрээ яг хүсэл тавьж исэн л да. Нарантуул захыг битүү болгож өгөөч гэсэн чинь ямар ч улс оронд задгай талбайтай зах байдаг гэж өөрөө хэлж ирсэн. Тийм учраас битүүлэх ямар ч нөхцөл байхгүй гэж бид нар хэлжсэн байхгүй. Уг нь битүүлэл биднээс хэрэгтэй л. Тэгээ хийцүү шүү дээ. Одоо бид нар ч ингээл зуных нүүлрэлд бүтэн ингээл усны гуталтай зогсчоол тэгээл гэртээ хараал нөгөө бөөр нуруу бүх юм чи өвдөл эхлэн шүү дээ. Тэгээл имлэг нэг жоох олсон мөнгө имлэг өрөн тарыгээл тэгээл дуусгадаг. Ер нь ажлын нөхцөлийг хүнд байна. Айгүй хүнд байна. Одоо жаахан юм соёлжоод боловсон болоод байгаа энэ цагт бол гадаа захаа одоо бас жаахан соёлтой болгомоор битүү болгож өгөөч гэж бодож байна. Хэдийгээр 8-ачтад эд мэт зовлон бэрхшээл их байгаа ч тэднийг шүүмжлэх нэгэнч байсан юм а. Тухайлбал павильон дотор лангуу түрээслэх боломж байсаар байхад гадаа 8 хийх хүсэлтэй хүн олон байдаг гэж байна. Учир нь гадаах лангууны түрээс хямд байдаг учраас татварын мөнгөө бодож өөрсдөө золиосонд гаргадаг гэж байна. Тиймээс ил задгай талбайд 8 эрхэлж байгаа хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байгааг өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байсан үндэсний ЭВ эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүн ярьлаа. Яг өөрсдөө очоод одоо бидний ажлын нөхцөлийг сайжруулаач. Бид нэр битүү павильонд ормоор байна гэхэд лангууг нь хургаад авчдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр эднэрээс заавал хөндлөнгийн зууч хөндлөнгийн одоо ямар нэгэн байгууллага шаардлагатай байгаа нь бол харагдаад байна. Тэгэхээр энэ асуудлаар голлон одоо бидний зөвлөгөөн дээр ярилцсан. Нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамныхан өнгөрсөн хугацаанд ил задгай талбайд 8 эрхэлж байгаа хүмүүсийн тал дээр судалгаа хийж үзсэн байна. Тиймээс энэ судалгааныхаа дүн дээр үндэслээд цаашдаа тэдний төлөө олон ажил хийхээр төлөвлөгөө боловсруулж байгаа гэж байна. За өнөөдрийн зөвлөгөөний үеэр яригдсан энэ бүх асуудлыг эхнээс нь эх 3 дугаар сард болох албан бус хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Тэгэхээр энэ хүрээнд та бүгдийн одоо хөдөлмөрийн нөхцөлийн байдалд үнэлгээ хийсэн, судалгаа хийсэн, хамтарч ажилласан, санал болгосон бүх зүйлүүд маань энэ үндэсний чуулганы үеэр бас яригдаж хилэгдэх энэ гол одоо сэдв байх болно гэж ингэж үзэж байна. Нарантуул захыг битүү болгох талаар олон удаа яригдж байгаа. Энэ нэг талаасаа ажил олгогч талынхны хариуцах ажиллаж цаашдаа үнэхээр төсөв мөнгө хэрэгтэй бол хэрэгцээтэй байгаа мөнгөнийх нь хэдэн хувийг төр засгаас гаргуулж болох вэ гэдэг талаарч зөвлөгөөний үеэр яригдж байлаа. Шууд Баццэг Тулган нар мэдээллээ.